Өдрийн минь Сайн байна уу? Өдрийн минь хүргье. CNN сайтын тэр хэмбэг асуулт хариулт нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн зочноор Баянгол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Мия Гомд маань оролцож байна. Сайн байна уу? Баярлалаа. Сайн байна уу? Өчигчтэй бас өдрийн минь хүргье. Тэр хэмбэгээ шууд асуулт хариулт нэвтрүүлэг юм байна тийм үү? Эцэг ороод ирсэн. Хөгжилтэй асуулт хариулт байна. Би нэг гарчаад нөгөө яг чэрлж оруулж болох уу? Гарчаад шэрлжэд оруулж. Гарчаад энэ зүгээр нөгөө товчлор дээр гарч төр зур нөгөө дөрсгүй болчиход шэрлчихгүй юу? Дүрсээ нөгөө нэг хажуутын шинэ олгож байгаа юм уу? Дэмжлүүлж байгаа л болох та. Чатаар линкийг явуулчлаа сая. Тийм ирсэн. Гарахгүйгээр л өөрлөгөө шэрлэж болно. Энийг гарахгүйгээр яаж өөрлөгөө шэрлэх вэ? Гарахгүйгээр яаж өөрлөгөө таслахгүйгээр заавал нэг дүрс бол байхгүй болох байх шүү. За тэгээрээ жоохон зэртлэн жоохон хүлээх үү. За өөр хин лайв руу ороо явчлаа. Сайн байна уу? За одоо боллоо. За хоёр ширэлт. За. Одоо иргэн явж болж байна. Эффектгүй байсан дээр. Эффект. За энэ эффект ороод ирлээ тий. За. Зүгээрээ. Та өөрийгөө танилцуулаач. За. Наваа Эрхэнбэрийн Миягон гэдэг мэргэжлийн хувьд болохоор энэ газрын засны инженер эрх зөөч Ференц Гал менежмент гэсэн 3 мэргэжилтэй. Тэгээд Баянгол дүүргийн төлөөлөгч саяхан сая орон нутгийн сонгуулиор сонгогдсон. Хамгийн залуу төлөөлөгч гэж. Тийм нийслэлийн хэмжээнд одоо хамгийн залуу төлөөлөгч нь байгаа. За тэгээд асуултаа яа. За. Таны багийн мөрөөдөл ямар мөрөөдөл байсан бэ? Миний багийн мөрөөдөл нэг Америкт сурах нөгөө NBA гэдэг тоглолтын үзэх нэг тийм яг хүүхэд тохносны тийм мөрөөдөл байсан. Тэгээ Америк явж тэгээд мөрөөдлөө биелүүлсэн. Тий. Ямар гоё юм бэ? Тий. Америкт 3 жилийн хугацаанд сурж байгаа ирсэн байгаа. Дандаа ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог юм бэ? Хүүхэд тохт өөрийгөө сэтгүүлч эдийн засагч болно гэж боддог байсан. Сэтгүүлч юм уу эдийн засагч. Тэгээд эрсдэлтийн ерөнхий шалгалтын онооноос болж ШТИС гэсэн сургуульд инженерээр сурсан. Жохо онооны асуудалтай байсан гэх үү. Яг сансандаа өөртөө өндөр оноо авч чадаагүй. Тэгээд өөрийгөө одоо миний байгаа юм л энэ юм байлгүй гэсэн маягаар нэг жоохон шийтгэж гэхэд юу гэх юм бэ те. Тэгээд угаасаа намайг сонгосон би энийг сонгосон. Миний хувь тавилаа энэ гэсэн утгаар хандж ШТИС-д орсон байгаа. Таны өглөөний хамгийн ихний чимчээ өглөөг юу хийж вэ? Өглөө босоод хамгийн ихний хийдгэл зүйл үг гэртээ юу? Тий. Босоод сая хүүтэн ус уудаг та. Тий би сайн гэдэг штэ тий. Тий өглөө ер нь бол ус сайн. Тий ус уугаа. Тэгээд яг нөө дасгал хөдөлгөөн бол ус хийгээг уудаж гинөө. Таны дуртай. Тийм одоо тийм хүмүүс гой юм бол ярьж чадахгүй. Тэгээд таны дуртай амттан гэвэл ямар амттан? Шоколад нь дуртай. Тийм үү. Шоколад. Нэг бүтээг бол идэх үү? Суурин дээрээ. Суурин дээрээ бүтэн хийж чадахгүй. Ингээ орон гарангаа ингэ сэрэж нэг хагас өдрийн дотор л дууснаа. Таны хамгийн том ирч хүч чи юу вэ? Таны ирч хүч авдаг зүйл. Залуу нас л юм уу? Залуу насныг одоо ориглон байгаа хүсэл мөрөөдөлтөө л одоо юу ирч хүчээ авч байна да. Зорилгоосоо. Таны гин биш зам болсон сул тал чи юу? Энийг эргээд би сул тал болцсон баг гэж боддоо. Би нэг хүнд нэг аим шууд үгүй гэж хэлж чаддаг байхгүй юу? Юу ч санал тавьсан яасан ч за ойлголоо.
гэдэг ерөөсө хүлээгээд авчдаг. Тэр жоохон сүүл рүү эргээд сул талах болох шинжтэй байлээ л гэж бодоод байдсан. Боддог болсон да. Давхар болтонд явдаг нураа. Яг албан ёсны official team юм шиг би зүгээр. Таны нөө фэлтсэн болтоноос яриач гэвэл бас болоо. Фэлтсэн. Фэлтсэн болцсон явуулгүй удаж энэ дөө. Би фэлт гэж яг хөгжилтэй юм болж лээсэн. Зүгээр нэг охинтой нэг уулзах болохгүй. Тэгээд тэрээс өмнө уулзж байгаагүй. Харахад нэлээд өндөр охин байгаад байх шиг байсан. Тэгээд уулзахаар ок болоод гэрээс гарахаар болсон чинь намайг асуусан. Өөрөө метр хийдвэ гэхээр яасан гэсэн чи харин өндөрсгий төмсчл өөрөөс чи өндөр болчих واخа тэгээд тийм юм болсон. Би метр 80 штэ гэдэг гисэн чинь за өмсчл яах чарга өндөр болох би баг өөрөө метр 80 واخа юм шиг. Тэр л хөвжөлтэй байсан да. Тэгээд шууд шулуухан асуусан л дээр л юм байлээ л дээ ер нь бол. Таны санаа хамгийн сайхан уран хэлж үлдээ. За ер нь нөгөө би ч ном биччихсэн уншигчд маань тэгээд нөгөө залуучууд манад их уран өгдөг. Тэгээд ирээдүйд сэхий хийж бүтээгээрэл одоо их мундаг залууч хол явнаа гэх тиймэрхүү өгнөд л одоо ингээд цааш тийм замыг минь засаад яваад идэвчсэн гэдэг шүү дээ. Тэ. Та хэс ер нь уйлсан юм бэ? Уйлсан юм бэ? Та ер нь би уйлахаа. Хамгийн сүүл хитээ. Маш уйлах. Яг эрэгтэй хүний хувьд бол маш уйлахад орох واخа. Тийм үү? Жохоо уйлан зөөлөн хүн гэх юм уу да. Сэтгэл хөдлөлтөй. Хамгийн сүүлд үү? Тийм. Сайн нэг кино үзсэн дээ. Нөгөө Crash Landing on You үзээд нэг юм сайхан. 7 хоног өмнө ч юм уу. 7 ч хөтөхгүй юм байна. 7 хоног шахуулах тий. Таныг уйлуулдаг ямар кино байдаг вэ? Үзэхээрээ л нэг жоох уйлчаад идэг ч юм уу? Зэрэг уйлаад идэг үү? Тэгээд нэг киног үзэж уйлчаад тэгээд дахиж үзэхээр бас ойлгохгүй л одоо ингэ мэдсэн баг болохоор. Шинэ гонгийн кино болгон дээр л ер нь ойлгох бах та. Их оюухан хүн юм байна та. Их оюухан. Та юунаас хамгийн хайдаг вэ? Хүний итгэлийг алтгааслаа байдаг та. Ер нь. Тийм амтан ч юм уу? Тиймэрхүү зүйлээс айдаг. Амтан хулган чи юу гэж тий харах мах. Тийм жижиг шавьсан тийм амттай л хаалц малц ч юм. Олны танил эмэгтэй хүнээс 70 эрг рүү хэнийг авчих вэ? Ямар шугамар? Ер нь 70 эрг рүү нэг болцооны шугамар уу эсвэл тийм нэг асуулт хариулт одоо тийм гоё юм асуух хүндлэл маягаар уу? Болцооны шугамар. Болцооны шугамар уу? Зөвхөн Монгол юм уу гадаад юм уу? Гадаад. Монголоос нэг гадаадаас нэг нэрлээч гэвэл. За тийм. Монголоос уу? За хин байдаг юм болоо. Одоо хэлчихвэл одоо нөгөөх нь хав үзчихнэ. За гадаадаас бол за юу л юм уу дөө? Анжелина Жоли л байсан юм уу дөө? Гадаадаас бол Монголоос бол хэлчихэж яг краш гэж ойлгоч тий. Зүгээр эсвэл хүндэлж авдаг хүн ч юм уу? Тий. Юусэн ингэ толгочоо санаанд буудгүй юм шин. Харин айгу толгомдож байгаа.
Энэ коммент дээр нэг асуулт ирсэн байна. Краш нь дандаа хүнтэй суугаад явчихдаг гэсэн пост байсан. Тэрний талаараа яриач гинэ. Тэгэхээр битгий хэлээл гэсэн үг юм байна л. Тэ нөгөө нэг нэвтрүүлэгт ороод бас нөгөө өчлөлтөө нэг түүхүүдээс ярьсан чинь тэр нөгөө нэлээ их хүнд хандлт авсан юм шиг л бүхтээ суучихсан гэдэг. Тийм тэр талаараа нэг ярьж өгөөч. Гүй тэр чиг ярьсан нэвтрүүлэг нөгөөс бэлэн гэдэг таслаад авсан нэлээ хүмүүс шеэрлэхэд байж байгаа шүү дээ. Тэрийг одоо дахиад ярихаар юм байна. Тэгээ тэр эмэгтэй нь бол нэг олдохгүй шүү яах. Тэгээд яриад яхих юм Монгол угаас нь яаж яж гал нөгөө нэг анимашн чинь тэгэл. Таны дуртай дуучин гэвэл эрэгтэй эмэгтэй нэг. Би чи ер нь жоохон хипхоп тал руугаа их сонсдог. Гадаадаас их юм бол Jay-Z гэдэг нэг цагаан арьстай рэпүүд сүүлд гарч ирсэн тий. Тэр нь их дуртай. Монголоос их юм бол одоо сүүлийн залуучуудыг их сонсдог шүү дээ. Нөгөө юу вэ? Gangbang сүүлд гарч ирсэн тэр байна. Тэгээд One Day Boy байна. Crap bad. Тэгээд энэ залуучуудыг сүүлд их гой сонссон. Анх бол тэгээд мэдээж татараар л хүмүүжсэн юм дээ. Комментэн дээр их марзан хүн гэсэн энэ үнэн үү гэж байна. Хошин шогийн мэдрэмж бол байгаа. Ер нь бол тэгж яригддаг тий. Яг ингэ нэвтрүүлэг дээр бол ингээд шууд хэд марцнаад авах хэцүүлдэг. Ергээд амьдрал дээр бол найзууд дундаа марцнах зүйл байлгүй яхаа. Тэгээд марцнах зүйл дээр бол нэлээд гайгүй. Ашигж болж чадна. Бурхан байдаг гэдэг та итгэдэг үү? Байдаг баха. Тэгдэг. Бэрт гарч ирээд 3 үслээ хэлээч гэвэл ямар 3 үслээ хэлэх вэ? Нэгт одоо аав ээжигээ л одоо мөнхийн ус уулах хэл гэж байгаа юм да. Аав ээжээ гэр бүлээ. Тэгээд хоёрт гэх юм бол Монгол улс тал нэг юм гоё юм да. Тэгээд Монгол улс тэр ярих хөгжчих юм бол би ч гэсэн өөрөө Монголын улс ярих юм байна. Дагаал гоё болчих байл мэд. Болдог бол шүү дээ. Тэгээд гуравт бол тэгээд Матсан бас нэг нууц шухал юм байна. Тэ. Тэрийг нөөцтэй л дээ. За. Хамгийн дуртай загварын чиг хандлага гэвэл өмсдөх хувцснаас уу? Лөтүү классик. Би ерөөсөө л тухайн цаг үе жоохон мэдрэмжтэй байхыг л хүсдэг шүү дээ. Би угаасаа классик өмсдөг гэд хипхоп тоглолтын арга хэмжээ классик яваад байх тэнийг те. Яг гой чөлөөт хувцс өмс аялал өгөх гэсэн чинь өөр төрлийн хувцс өмсөд их бас тэнийг шүү дээ. Тэгэхээр яг нөхөн очихцгоо зүйлдээ гой тааруулж хувцлах хийх боддог. Ер нь аль ч төрөл рүү хуурж болно чаддаг аа л гэсэн. Мэдрэмжтэй байх шүү дээ. Тэгээ энгийн үед бол ерөөдөө чөлөөт л дөө. Өөрийгөө жимстэй зөвөрлөвл ямар жимс авах вэ? Наа чи бас асуулт юм тий. Нэгтэйчүүд зориулсан асуулт. Гэхдээ би нэг сэтгэлэн жимсөө. Киви л байх байсан бахаар. Өөрийгөө ямар нэгэн улиралтай зөвлөвл ямар улирал байх юм бэ? Хавар. Яг жоо шинийг сэтгэх тийм шинэ бүхний тийм юунд их дуртай. Эхлэл дуртай. Залуу хүн хэрнээ улс төрд орсон зорилго нь ерөөсө залуучууд улс төр сонирхгүй байхаар тэрнийг одоо дахиад шинэ бүхний эхлэл болох гэж л орсон гэсэн үг. Залуучууд улс төрийн мэдлэггүй байх нь ингээд улс орны хөгжилтэй шууд хамааралтай болчиход байгаа байхгүй юу? Угаасаа шууд хамааралтай байгаа шүү дээ. Улс төрөөр л одоо дээд өндөр албан тушаалтнуудын шийдвэрийг дагаж л амьдардаг шүү дээ. Улс төрийн тушаалтнуудын шийдвэрийг. Тэгэхээр шийдвэрийг гаргадаг хүмүүс нь яагаад өөрсдөө залуучууд оролцоотой түвэнд байхгүй байж болохгүй гэж л гэж бодсон. Тэгэхээр залуучуудыг бол нэлээд уриалж байгаа. Улс төрийн боловсралтай болёо, оролцоотой болёо гэдэг. Тэг гэж л орсон доо. Тэр нь бидний амьдралын чи одоо яг шийддэг зүйл бол яг
сонгуульдын насны идэвхтэй нэг яг нөгөө ахмад настангууд бидний аав ээж хүмүүс байдаг шүү дээ. Тэдний саналаар л бидний амьдрал шийдэгдээд байгаа байхгүй яг одоо бол. Тэрийг жоохон багасгах те өөрсдийнхөө саналыг улс төрд өөрсдийнхөө саналыг тэр шийдвэрт нь залуучдын өмнөөс тусгуулах гэх юм уу та. Тэгж л орсон. Таны комент дээр жоохон камер руу хараад ярьж болох уу гэсэн байна. За. Өөрөөр амттай зөвөрлөвөл ямар амтан байх вэ? Зөөлөө амтан л байх байсан да. За маа. Таны амьдралдаа том битээ. За таны амьдрал хийсэн хамгийн том адал явдалтай болон эрсдэлтэй ямар зүйл байсан бэ? Адал явдалтай эрсдэлтэй зүйл үү? За одоо шууд бодогдож байгаа нь бол энэ л юм байна. Америкийн яг зүүн мужаас баруун эрэг хүртэл ганцаараа машинтай нэг удаан машин тэр Америкт барьж үзээгүй байж ингээд хэдэн мянган километр явлаа тэгж явах л байсан юм байна. Ингээ аялаад юм үзэж хараад явах л байсан. Гэхдээ тэр бол нэлээ эрсдэл дагуулсан л байсан л да мэдээж ойлгомжтой шүү дээ. Ганцаараа очиж жилч болоогүй хүүхэд ингээд тэр чи хүүхэд шүү дээ 21-т 22-т. Тэгээ гараа явчихл жоох эрсдэлтэй байсан. Тэр үедээ бол эрсдлийг нэг тооцоогүй л гараа явуулсан юм шиг санагдсан шүү дээ. Тэр үед бол адал явдалтай тий эрсдлийг ерөөсө тооцоог адал явдалтай нэг таньж мэдэхгүй улсын таньж мэдэхгүй бүр хот руу ингээд өөрөөр хот амжаад аялаад явсан л байсан. Нэг хөвөлгөх мөнгө байхгүй. Тэр үед таны гайхшруулсан тиймэрхүү соёл ч юм уу нэг тиймэрхүү гадар ч юм уу тиймэрхүү зүйлээсээ дурдж ярив. Нүд тайлж гэх юм уу? Нөгөө culture соёл гэх юм бол юу л да наац нөгөө ерөөсөө юу юм бэлээ. Яг бүүцэн бүр ингээд хотод 4 жил амьдрал тэгэл Америк явцсан байхгүй юу? Хөдөө 18 жил амьдраад хотод 4 жил амьдраад тэгээ шууд Америк. Дэлхийн шууд хамгийн өндөр хөгжилтэй орн руу очиж ш тэрний хотын төв рүү Вашингтон DC рүү. Тэнгүүд маш их шокнд орж байгаа тодорхой. Тэгээ шокыг одоо яаж ингэж давж туулсан бэ гэх юм бол завгүй л байсан одоо ерөөсөн. Би тэнд очиод өглөө нь барилгын ажил өдөр шууд тарангуута сургуулийн хичээл рүү яваад оройн бааранд ажилладаг. Ингээ үндсэн ингээ 3 маршруттай ингээ яваад идэв гэсэн. Тэгэхээр завгүй байхаар л яг тэр culture shock-ыг анзаарахгүй яг өөр хийх юм хийгээ яваад идэг. Тэгээ ингээ завтай байгаа л хүн бол гадуур дотор яваад ангуут бол шок бол нэг талхын дотор л орж ирнэ шүү дээ. Тэгэхээр ерөөсөө нэг өөрийгөө завгүй байлгаж юм үзэж харъя биш. Одоо юу гэх юм бэ тийм жоохон мөнгө төгрөг олж сургалтын хөтөлбөрт анхаарал илгээл яг 3-4 зүйл л анхаарч ирсэн л шокноос гаргасан гэх юм уу та. Таныг ерөнхийлөгч бол гэвэл болох уу? Юу хийх байсан бэ хамгийн түрүүнд гэж байна? Яг одоогийн нөхцөл байдал тоо эсвэл ирээдүйд үү? Шууд одоо бол гэвэл үү? Ирээдүйд ер нь бол гэвэл. Яг ирээдүйд яг ингээ тодорхой хэмжээнд улс өх орны төлөө, иргэдийн төлөө хийж бүтээгээд болсон тэр үед болох шанс юм гарч ирэх юм бол би болно. Тэр үедээ юу хийх вэ гэхээр одоо тэр үед цаг үе их нэлээд өөр болж таарах л баг л та. Одоо генерашнуудад Y Z generation эдний яг нийгэмд оролцоо ихтэй болох тийм үе гэсэн үг. Тэгэхээр яг шууд хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хэлсэн иргэдийн төлөө, улс орны төлөө нэлээд их чухал шийдвэрүүдийг гаргах байхаа л гэж өөртөө бол найдаж байна. Таныг тодорхойлох 3 үгээр өөрийгөө илэрхийлвэл зориг тэмүүлэлтэй нэг үг болчих шүү дээ хоршоо үг те. Тэгээд үнэнч сайхан сэтгэлтэй гэж өөрийгөө бас бодож байна. Анх уулзсан хүнийхээ юу хамгийн түрүүнд ханддаг вэ? 3 зүйлийн нэрлэж гэвэл хамгийн түрүүнд юусэн анхны харилцаа хандлагын нэг жоохон арчдаг мэдрэмжтэй, өөрийн мэдрэмжтэй гэж боддог байхгүй би ч бас өөр. Тэгээд
Тэр ер нь харьцаа хандлагыг мэдсэн багт бус зүйлийг анхаардгүй шүү дээ. Ер нь. Хүмүүс бол яг шууд октод эмэгтэйч асуухад гутал гэж хэлдэг юм бэлээ. Эсвэл нүд гэж хариулдаг юм бэлээ. Надад бол яг тийм шаардлага байхгүй. Зүгээр харьцаа хандлагыг харцдаг. Тэгээ ингээд харьц үзэхгүй байх юм бол тэр хүний нэг дүгнэдэггүй. Гэх юм уу тий. Та уран зориг хаанаас авдаг вэ? Уран зургийг өөрийнхөө хийсэн бүтээсэн ингээд дарагшаа харсан зүйлүүдээс их авдаг. Одоо жишээ нь ингээд хоцол драманы тухай нэг пост хийгээд нэг хүн ярихад яг тэндээс уран зураг маш их авчдаг байхгүй. Би чи ийм хийж бүтээсэн шүү дээ. Одоо жишээ нь Америкт багт ганц хоёр дуу дуулсан. Тэр дууг ингээд хаяа нэг газар ингээд юм санамсаргүй байдлаар сонсоход хүү инженер миний дуу штэ гэх нэг ингэх нэг санамсаргүй уран зургийг их авах дуртай гэсэн. Таны таалаг гэдэг үгтэй чинь ямар хүмүүс ер нь таалагддаг эмэгтэй хүмүүс? Ямар төрлийн? Эмэгтэй хүн гэхээр би нэг мэдрэмжтэй байх л гэсэн үг орж ирээд байдаг шүү дээ. Тий. Одоо жишээ нь хүнээр ярих юм бол одоо сүүлд үзсэн киногоор ярих л нөгөө Crash Landing on You-гийн нөгөө сери биш тий. Тиймэрхүү нэг жоохон мэдрэмжтэй сэргэлэн цовоо байхад л гоё таалагддаг та. Эмэгтэй хүнийг секси харагдуулдаг 3 зүйлээс нэрлэеч гэвэл хувцлалтаас нэлээх тэр хүний нэг онцлогийг харж болох бах. За тэгээ дуу хоолой бас чухал бах. Үнэр чухал. Үнэр бол үнэ. Тий. Одоогийн залуучуудыг ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Би одоогийн ингээд үеийнхээ эсвэл доошоо ингээд залуучууд нэг энд байхаас л гэж хүсэх байна. Ингээд дотор ботгдсон зүйлээ ингээ гоё одоо жишээ нэг гоё эмэгтэй явж нэг танихгүй ч юм уу те. Тэгтээ зүгээр ингээд харагтаа зүгээр өнгөрөн штэ те. Тэнгүүд та ста өнөөдөр гоё харагдаж байна гэж шууд хэлцдэг те. Нөгөө хүн одоо жишээ гадуур явж байхад нь нөгөө дэлгүүр нонгорхоо дөр байж шууд дэлгүүр ч онгорхоо юм шүү гэж шууд хэлцдэг. Нөгөө хүн ч гэсэн тустай өгөх хэрэг байхгүй юу тий. Тэгээд яг тийм чи хүнийг мундаг шүү, сайн хүн шүү гэж боддог бол тэрийг эрүүл үедээ гоё хэлдэг байгаасаа л гэж хүсэж байна. Эрүүл үедээ хэлэхгүйгээс болоод сохтуу уул цай үедээ хэлдэг ярьдаг байхаар жоо үн цэнгүй болдог. Нэмэгтэй хүн ч гэсэн яг тийм урмын үг ингээ байнга танихгүй хэлцдэг баймаар юм шиг л санагддаг шүү дээ. Тий. Гинт ч хэлж байгаагүй нууцаасаа бэлгээд гин. Бэлгээд авахгүй. Хэнд ч хэлж байгаагүй нууцыг хэнд ч хэлэхгүй л гэдэг. Нас залчин овжи асуулт шүү. Гэтэ жоохон бодъё л да зүгээр хөгжилтэй байх үүднээс. Юу гэж болох вэ? Хүмүүс намайг уйланхаа гэж бодоагүй хаа. Амар л тийм зоригтой, зоригтой, тэмүүлэлт ирж хүчтэй гэж бодсон. Тэр уйланхаа гэдэг бол харахгүй нэг нууц байсан баха. Тийм баг. Би бас тийм дээр тий. Нэг том битэй юм сахалтай юм болов гэж уйланхаа гэхээр ч хүн бүр анги нүдний гар дээр гарах. Таны авсан хамгийн сайхан зөвлөгөө юу вэ? Сэтгэлд чи үлдчихсэн зөвлөгөө ч юм. Би чинь бас дээр их дарга нартай байна шүү дээ. Намзэг гэхээр л намзэгийн бас нөгөө том дарга нар байна. Хувийн компанид ажиллаж явсан хувийн компанийн дарга нар байна. За тэгээ улс төрд орчингод мэдээж дүүргийн намын орон дарга гэл ингээл нэлээд хүмүүс байна. Тэр хүн бүхний талаар хар хүмүүсээс тэгээд шууд нөгөө цүн хөрөгч гэсэн хандлагаар ханддаг. Нөгөө хувийн компани ажиллаж байгаа хүн ч гэсэн даргаа хөндлөх ёстой. Улс төрд байгаа хүн ч гэсэн даргаа хөндлөх ёстой шүү дээ адилхан. Тэр зарчим бол ерөөсөө адилхан шүү дээ. Тэгэхээр тэдгээр хүмүүсээс авч ирсэн нөгөө яг тэр хүмүүс ч бас миний үдсэн зүйлийг туулаад өнгөрцөн байгаа. Туулаад өнгөрсөн зүйлээс надад ингээд сурамж болох үүднээс өөрийнхөө амьдралын түүхийг ярьж өгөөд ингэдэг байсан нэг таалагддаг л да. Хамгийн энгийн жишээл гэхэд л нөгөө сая сонгуулаар юм болсон байхгүй. Зураг авалттай. Бөөнөрөө нөгөө дүүргийн эрд урлал нэр дэвшсэн хүмүүс зураг авалтанд орох нэг дор цугласан. Тэгээд 11-ээс цуглалуу яалаа. Тэгээд өмнөх өдөр нь 5 дахь өдөр байсан байхгүй.
Тэгээ би ч нэг сонгуульд өвчж байгаа мэдрээгээд бүх зүйл ил тод болцсон. Тэгээд нөгөө найзуудтайгаа нийлэл бас гадар жоохон гарсан баг. Тэгээ гарчаад нэлээ оройтоод онцсон. Тэгээд өглөө нэг жоохон 5-гүйс ирнэ шүү дээ нөгөө hangover гэж ярьдаг шүү дээ. Тэгээд сэрчээд гал яарал зураг авалт руугаа ингээл бижиг систем ингээл өмсөл очоод хамгийн түрүүн шух орчлоо яалаа та биз. Тэгэл Ганбаатар дарахтаа гişүн Ганбаатар дарахтаа ингээл гар өрөөл ингээл нэг зураг дарсан жилгүүдээс ингээл өөдөөс ингээл үнэрттэй. Яасан дараа гэсэн чинь чамаас өчигдөр чи юм чи үнэртэй дээ шүү дээ. Үгүй харин дараа өчигдөр нөгөө найзуудтайгаа гэдгсэн чинь чи одоо бололтоо 26 20 жилийн өмнөх над шиг юм явах юм. Чи ганц бие үсттэй. Одоо хүн дуудсан болгон дээр ингээ очиод ээж болохгүй шүү. Одоо над шиг юм болно шүү. 20 жилийн өмнө би чамрахал юм байж гэлээ гэд инээж ийсэн. Тэр их юу тус нэг гоё сэтгэлд эрэг гоё тусч ижлээ. Тэ. Тэний хамгийн харамсдаг зүйл харамсдаг зүйл нь юу вэ? Яг ойрын хугацаанд гэх юм бол саяхны хүртэл Америкээс жоох эрт ирсэн юм уу да гэж харамсдаг байсан. Хэр удаа? Америкт 3 жил орчим л болсон. 3 жил арай л хүрээгүй. Тэгээ ирээд баг 3 жил болчихлоо шүү дээ. Тэгэхээр Америкт нэг жоохон удчих байж дээ. Сургуулаа яаж хийж байгаа гүцээгээ төгсчих байж дээ л гэж боддیں۔ Одоо би чи магистрант гэж явдаг байхгүй. Дундаас нь орхиод ирсэн байгаа. Тэгээд сургалтын төлбөр нөгөө санхүүгийн бэрхшээлээс болж жоохон тийм асуудалд хүрээд тэрийгээ шууд ингээд ялан дийл гэж хэцүү л байсан л да. Гэтэ тэнд үлдсэн бол ялан дийлэх байсан байж бас магадгүй гэж одоо харамсдаг. Гэтэ одоо ямар нэгэн байдлаар эргээд сургуулаа гүйцээж очиж төгснө. Хэрэв нэг өдөр хүн нэгэнтэй солигдвол ямар хүнтэй солигдохыг хүсэж байна? Алтартай, гадаадаас. Би нэг LeBron James-тэй солигчмаар санагддаг шүү дээ. Солигдох. Би шууд NBA-ийн тал байдал гарна. Би ч өөр нь сакс нэлээд сонирхдаг хүүхэд байхдаа нэлээд тоглодог байсан. Би тамирын багш. Тэгээ саксны тэмцээн аймаг нэлээд явдаг байсан. Тэгээд тэр чатгаар мөрөөдөл гэх юм уу LeBron James гэдэг хүнтэй л уулзчвал гоё гэж бодог. Тэгэхээр солигдвол одоо бүр л гоё баг. Нэг өглөөс ирсэн чи эмэгтэй хүний бийц ирвэл хамгийн түрүүнд юу их вэ? Мазар хариулах юм бол нэг юм байгаа бах. Тэгээд Мазар хариулах. Мазар хариулахаар тэгээд одоо чи төлөөлөгч хүн байж гээд одоо дахиад нэг бичлэг тасч аваад сэвэл би бол тэрийг мэдчихэв. Тэгэхээр энэ удаад мазарлтаа юм багасхыг гэж бодсон байгаа. Тэгэхээр нэг гоё эмэгтэй хүний биеийг орчих юм бол залуучуудыг л жоо хойлруулж нэг сетэ ажил үзэх байх та тий. Нараасаа гүйл гэж нэг анхааралд нь орж ч юм уу тий. Тэгэхээр нэг тоохгүй гэж ч юм уу тий. Тийм их цантай эмэгтэй хүн болж үзэх байсан баг. Хайр гэж таны хувьд ямар зүйлийг хэлэх вэ? Хайр гэдэг бол ерөөсөө хүндэтгэл юм байлээ гэж одоо би яг өөрөө би дээр ойлгосон. Чи тэр хүнд хайртай бол ямар ч нөхцөл байдал тэр хүнийг л хүндэтгэх ёстой. Тэгээд хүндэтгсэн хүн эргээд хүндэтгүүлдэг л байхгүй юу гэдгийг л ойлгосон доо. Тий. Хүндэтгэл. Дэлхий дээр хамгийн гайхалтай бодит зүйл юу? Дэлхий дээр хамгийн гайхалтай бодит зүйл. Им уу та. Имч тий. Хүн өвдлөө өгөхэд юу хэрэглэхээ мэддэг болцсон байна тий. Хүн өвдлөө өгөхэд хинт хандхаа мэддэг болцсон байна. Энэ л хамгийн том бодит зүйл юм да. Юугаач мэдэхгүй бол би хэдэн наснда ч өнгөрөх хөөх ёстой байсан юм бэл. Хамгийн сүүлд ямар ном уншиж дуусгах юм бэ өөрөө? Би чинь юу шүү дээ. Яг үндэ бол Монголд ирснээс хойш ном уншаагүй баха. 10 жилийн хугацаанд. Тий.
тийм боломж болцооч олдоог ерөөсөн маш завгүй өнгөрөөсөн. Тэрнийхээ өвчин бас тэгээд тэрнийхээ сайн сайхныг бас амсчлаа. Жохон муу зүйлийг амссан гэж жохон нэг хэсэг би их муудсан. Тэгэхээр ном бол уншаа. Өөрийнхөө номыг одоо сая карантин хугацаанд зүгээр л гарчиглаад алдаа эндэгдэл байсан болов гэд нэг хараад авсан. Одоо яг энэ карантины хугацаанд бол би бас зүгээр яг амарж байгаа. Яг ийм амарх боломж надад дахиж ер нь ойрын 4 жил олдохгүй байх гэж бодож байгаа. Тийм учраас яг гэрт карантинлагдаад амарч байгаа. Карантиныг хэрхэн өнгөрөөж байна та? Карантиныг яг л сая ярьчлаа да. Яг л амарч байгаа. Кино үзэж, тий. Хоол хийж идэж, тэгээд яг л өөрийнхөө өнгөрөөж байгаа юм да. Тий. Супер хүчтэй бол ямар хүчтэй болохыг хүсдэг вэ? Нисч үзмээр байдаг шүү дээ. Супермен шиг нэг нисээд дээрээс бүгдийг нь ажиглаад хараад ижил ямар байдаг бол гэж боддог. Нийгэм тулгамдсан сэтгэл дундуур явдаг асуудал гэвэл хүүхдийн хүчирхийлэл байна да. Хүүхдүүдийг л зовоогоод зодоод ялгуурлаад тэгээд амьдраад байгаа нь ер нь таалагддаг л дээ. Тэгээ хүүхдийн хүчирхийллийн эсрэг бас нэлийн дуу хоолой гэж явнаа л гэж боддог. Эвгүй мэдээх гараад байгаа шүү дээ бас. Стресстэй яаж тэмцдэг вэ та? Стресс. Яг стресс үед бол ерөнхийдөө хүүхэд байхад бол сагсан бөмбөг тоглодог байсан. Ер нь тоглолцоход спортоор хичээлчэд нэлээ гайг болчдөг байсан. Одоо бол ерөнхийдөө ингээд ганцаараа байх жоохон бодоход стресс зам олчингод ис нөгөө тэр асуудлын шийдэн гараад ирчихдэг болохоор жоохон ганцаараа байхыг эрхэмлээд байгаа. За тэгээд ерөнхийдөө залуу хүн байна гадуур дотор тий. Одоо найт орох гэнгүүт хүмүүс амар Монголын нөхцөл буруугаар бодоод байдаг. Зүгээр хөгжим сонсох гэдэг чинь бас том соёл шүү дээ. Тэгэхээр би хөгжим сонсох дуртай гэдэг найт орох дуртай гэж хэлж болно. Дуртай гэх нь хаашаа тэг хөгжим сонсох дуртай гэсэн үг тий. Хүмүүсийг худлаа тэгээд хариулт өгөөд яах вэ? Таны авч байсан гинтийн бэлэг сэтгэл төр. Ямар гинтийн бэлэг хүүхдтэй боллоо гэж л гинтийн бэлэг би ч хүүхдтэй шүү дээ. Хүүхдтэй боллоо гэсэн гинтийн бэлэг л байсан да. Тэр мэдрэмжлэх гоё байсан. Хүүхдтэй үеийн хамгийн дуртай кинот ямар кино вэ? 3-ыг нэрлэж гэвэл бүх цаг үеийн хамгийн дуртай кино. За Forrest Gump бол орно, ойлгомжтой ордог байсан. Би тийм жоохон мотивашн өгдөг кинонд л их дуртай да. Тэр киноноос ингээд нэг өөрийгөө олж авах, нэг зорилгоо олж авах, тэ нэг шин санааг олох. Тэгэхээр хайрын кино, уянгын кино мөн ер нь үздэг үү та? The Wicker Park гэдэг нөгөө өргөст модны цэцэрлэг гэдэг нэг тийм романтик юм зөрлөгтэй кино. Хувь тавиланд ингээд зөрөөд өгдөг. Уг нь бол учрах хэвээр хүмүүсийг бас ингээд учруулахгүй ингээд дундуур нь ингээд үзээд идэх хүмүүс байдаг гэх нэг тиймэрхүү кино Wicker Park гэдэг. Жогон 2008 оны кино хаа. Тэр кино их таалагддаг. Монгол киноноос болохоор би Гоёлын дайсан зэрэг кинонд бас их дуртай. Тий хамгийн анхны кино цэцэд үзсэн кино байдгийг. Тэгээд тийм одоо дахиад үзэж гисэн үзээд л байдаг тийм кино. Ямар гурыг нэрлээд хүнтэй үзчихсэн бэ? Гоёлын дайсан зэрэг. Найзуудтайгаа юу? Үгүй би хөдөөнөөс сурагч тэгээ ороод ирсэн баг. Манай ихч тэр их түүхтэй. Хоёрч оюутан байсан байхгүй. Тэгээ би хөдөөнөөс руу орж ирж байгаа. Тэгэхээр чи өргөө нэг засвар ороод шинээр байгуулагдсан байсан. Тэгээ их чинь нэг оюутан хүн чи мөнгө байхгүй. Ганц манетан бүгжил ламбарт нь тавьж байгаа. Гадуур хоол идээд, кино үзээд, талбаар зураг даруулаад, тэгээ хувцс сүлээ малгай аваад нутаг бусчихсэн. Тэр их гоё хөвгөлтэй түүх үйд.
Тэр санддаг. Мартадаггүй. Нутагтаа юу хийхийг хүсдэг вэ гэж комент нь. Эхний ээлжинд би энэ 4 жил энэ хороо дүүрэхтэй өөрхийн чадах бүх нэрийн юм хийчихэд дараагийн боломж олдох юм бол нутагтаа бас их зүйлх юм. Хэдий нутгаас төрсөн гэдэг ч гэсэн нутгаа орхихгүй одоо энэ дүүрэхийн төлөөлөгч хийж байгаа юм чи дүүргээ бол хизээж орхихгүй аль алийг хослуулад боломж олцоогоор их амжуулаад явнаа. Нутагтаа бол би гоё нэг тийм спорт ордон баримаар санагддаг шүү дээ. Манай би тамирын багш болооч тэр өөрөө спортоор нэг жоохон хүмүүжсэн хүн болооч тэр гоё хүүхд залуучуудыг зөв боловсон өнгөрүүлэх нь ерөөсөө л заал байсан байхгүй суманд ч юм бол. Тэрийг л их гоё хөгжүүлээд өгмөр санагддаг. Одоо ч ер нь бол залуучууд жоохон цагаа өнгөрүүлэх газрууд ер нь айгүй бага байд юм шиг ер нь санагддаг л да. Тэр энэ асуудлыг хүн болгол ярьдаг ч тэгээд яг шийдэл гоё гарч ирдэггүй ш. Энд дээр бас яг анхаарч ажиллана гэж боддог доо. Хөндлөж явдаг шүү гэж байна. Баярлалаа. Киноны дүрүүдээс тантай хамгийн ойр дүр гэвэл аль дүрийг хэлэх вэ? Ямар киноны дүр вэ? Киноны дүр нэг тийм өөрөө яг ингээд хөдөөгийн бүр ингээд багчраасаа дээш ингээд өсөж байгаа нэг гоё кино байдаг бол тэр болгоны дүр болгоныг л өөрөөр төсөөлөндөө өөрийн хүч хөдөлмөрөөр шавхаж өөрийнхөө мөчгөрөөр мэдээж аав ээж нь тусалцсан бол тодорхой хэмжээнд байлгүй л яг ойлгомжтой. Гэхдээ ингээд туслаа дэмжиж байхад явдггүй хүмүүс байдаг. Сургууль оруулаад сургуулаа хайждаг тий. Тэгээд сургууль ороод өгсөн байх. Заавал ээж аваар сургуулийн төлбөрөөр төлөвлөх ёстой юм шиг үзээд байдаг. Би бол эхний жилийн сургуулийн төлбөрийг төлөвлөл цаашаа ер нь төлөвлөж байгаагүй дээ. Тэгэхээр ингээд тим кино байх юм бол тэр болгоны кинон дөрөг өөрөөр төсөөлүүлнэ. Тэндээс мотивашн авна. Муу энэ хочил драманы одоо дүр содомч одоо ерөөдөө яг шууд утгаараа би гэсэн үг. Энийг кино болгох тал дээр бас энэ жил нэлээд ажиллана. Тэгэхээр энэ киноны дүрийг бас одоо надад харах байхаа гэж найдаж байна. Содном гэдэг нэг залуу байгаа кинон зохиолын дүр. Энэ 7 хоногийг кино юм уу ТV шоугаар дүрслэвэл гэж байна. Саяын 7 хоногийг кино юм уу ТV шоугаар Хөгжилтэй юу адилтай юм уу? Гэрээс гарахгүй болохоор ч одоо хөгжилтэй адил явдалтай. Нэг тэтгэхгүй байна. Гэтэ өчигдрийн тэр нөгөө тусламжийн хандын тоглолт бол гоё л байлаа. 300 хэдэн сая, бараг 400 тоглолцсон уу? 330 хэдэн сая багш үүссэн шүү. 400 бараг хүрэх төгсөндөө. Тий. Тэрийг үзээ, тэрэнд бас нэг өөрийнхөө хувийнхаа зүгээс их биш л дээ. Боломжоор мөнгө хандуулах нь бас гоё байлаа. Яг тийм шоу шиг гоё ард иргэд маань нэг нэгэндээ боломжтой зүйлээр туслаа яваад байх гоё санагцсан. Тийм л гоё 7 хоног байлаа. Хүмүүсээс нэг уутанд хэрэгтэй зүйлээ аваарай гэдэг бас гадна тавьж байгаа шүү гэсэн. Та тэр юу харсан? Тийм шүү байлаа. Тий яг хэрэгтэй наваарыг бичиг наагаа цааснаагаа тавьчихжээ. Тэр бас айгүй хөөрхөн санагдсан. Тий. Тэгээ дэлгүүрүүд бас нөгөө food bank гэдэг нэг юм ажиллуулад баг шиг байлаа том супермаркетууд тий. Тий. Таны хобби юу вэ? Миний хобби бол сакс тоглох байсан. Тэгээд үнэхээр завгүй хоббигоо ч орох хүртлээр завгүй явсан байна. Тэгээд хүүхэд байхад бол шатар тоглох байсан. Тэгээд сакс тоглох л дуу зав гарах юм бол нэг зааланд ороод нэг хийсэн тоглож хийсэн л гэж боддог. Тэгээд боломж олцсон юм хэрэг олдохгүй л байгаа тийм. Тэгээд кино үзэж нөгөө одоо залуучуудын хил дээр нэг ямар ч хөвтг мэтгээс их гоё дуртай. Кино үзэх дуртай. Кино тоглол ямар дүр тоглохыг хүсдэг вэ? Гол дүрлэл тоглохыг хүснэ дээ. Гол дүр нь тийм нэг дээр үе нэг гоё нэг том баатар матрын нэг юм дүр байдаг болгоо тогломорсон гэдэг. Доороо мороо шиг үү? Үгүй. Тэг Монгол баатар матар ч юм уу те. Түүхэн кинонд том баатар матрын дүрлэл тогломорсон гэдэг. Тэг яг нэг эдний нэг кино минонд бол яг нэг зүгээр нэг гоё туслах дүр бол байж болох юм санагддаг шүү. Хамгийн хэрэгэлдэг эможи гэвэл хаалгахтаа.
Тэгээ өөр тийм сүртэй эможоор нэг харилцдаг шүү дээ. Эмож нэг хэрэгэлдэг юм байна ер нь. Ер нь би нэг чат мат ерөөс бичдэг юм уу? Ер нь л бичихгүй тийм. Хүмүүс бол маг эсэргээрэлэх бодоод байдаг юм шиг үлээ тийм байхгүй. Ярих дуртай юу ер нь бол. Тий ярих ерөнхийдөө л тэгээ тийм үзэл бодлоо нэг ингээ посторл илэрхийлчихэд тэгэл хэрэггээрэл яцдаг шүү дээ ерөнхийдөө сошиал орчинд гэх юм бол. Би нэг юм хүн шүү гэдгээ хүн болгонд ингээд шатал нууцаар биш. Зөвхөн би нэг юм шүү гэж л орхигдсан байгаад юм шиг санагдчих. Тань дэрчээс хамгийн эвгүй бол хөвгчлөлтэй чатаас хаваалцаач. Шууд суу юм уу гэж их орж ирдэг шүү дээ. Тийм үү? Тэ. Би ч авд суунаа мөн. Тэгээ нэг чам занл хийлтэй хөгжил маягтай ах орж ирнэ. Хөндлөж явдаг шүү мөнгө зэглээж гэж орж ирнэ. Тэгээ их юм би. Шууд дарамжилж бас орж ирнэ. Хэцүү бас. Тэр болгонд нэг ерөнхийдөө хариу өгдөг ч гэсэн тэгээд гоё өөрийнхөө нэг хүлээж авах нь их юу байхгүй амар. Хүндрөө ер нь юухаа болохоо болцсон. Нэг сэтгэл эмзэглэхээ болцсон. Хүндрөө нэг андуур чат мат биччихсэн үү? Нэг санаа заммаар ч юм уу. Андуур живгөө чат ч юм уу, зураг ч юм уу. Явуултайсаа удаа байдаг. Ер нь ховртоо. Нэг тийм амар бол юм байхгүй хүн одоо айж санаа зовоодох юм. Уушлаар андуурчлаа гэд. Харилцааг ч андуурчлаа гэдэг бол жоохон тийм шог тийм бодрол байхгүй. Үргэлж туршиж байхгүй маань. Үргэлж туршиж үзхийг хүсдэгч хийхээс айдаг зүйл байдаг уу танд? Нөгөө өндрөөс эрзэнтэй ингээ хөлөөр болоош буцаж ингэдэг штеп. Тэр над боломж байсан. Лас Вегас нэг скетч юу вэ? Нэрээ санахгүй. Өндөр барилга ороод шууд эрзэнээр унаад буцаж дээшээ татдаг. Тэрийг үзье гэж дотроо боддог. Гэхдээ өндрөөс айдаг. Тэр бас тэр мэдрэмж бол аюугүй тий. Бүр амар ингээд тий. Би нөгөө бас нэг солонгос явж байгаа нэг дээш доош ингэж гид огцсон ингэдэг юм байдаг шүү. Тэр нь суусандаа бас харамсаж ирсэн. Дээш явж байгаа доошоо буухад. Тэгэхээр тэр бол тэрнээс илүү мэдрэмж байгаа болохоор хийж үзмээр санагддаг гэхдээ. Гадаадын нэг нөгөө ингэ дээшээ доошоо явдаг нэг хурдан юу байдаг шүү дээ. Тэрэн дээр ухаан алдчихдаг нэг зарим юу шүү дээ. Тэр бол юугаа. Та утас түлхүүрээс гадна бидээ авч явдаг 3 зүйлээ хэлээч гэвэл. Утас түлхүүрээс гадна бидээ авч явдаг 3 зүйл. Гарын бас ч юм уу, бал ч юм уу. Бал тэгээд сүүлийн үед бол үнэртэй усыг бол цүнхэндээ хийгээд байгаа. Тэгээд машин дотор малгай бол байнга явж идэг шүү. Таны огт хийж чаддгүй зүйл юу вэ? Огт хийж чаддгүй зүйл үү? Хийж чаддаг уу? Мундаг штэ. Тогоош. Хийж чаддгүй зүйл. Харин тэгэл хүнд өгүүл хийж чаддаг юм байна да. Одоо тэрийг сурна гэж бодож байна доо. Тэгээ хүний олзол болох гэдэг тийм хандлагатай л ээж л ярьдаг шүү дээ. Ойдсон хүн чамруу залгадаг. Яг гэргээ тулцсан хүн чамруу залгадаг. Чи одоо хүүхд байхад л хэлдэг гэсэн. Үгүй гэж хэлж сураач. Таны хамгийн сайн чаддаг зүйл чинь. Гой хүнтэй гой ярилцаж чаддаг гэж боддог шүү дээ. Гой сэтгэлээ бодлох үедээ бол заад манзруулах үедээ манзруулаа тий. Гой юм ойлгуулах үед нь ойлгуулад тий. Өөрхийн чаддаг зүйлээс хүнд ярьж өгөх тийм харилцааны тал дээр их нөлөөд ажиг байх гэж боддог. Таны нууц авьяас гэвэл нууц авьяас уу? Ер нь би биш дийлэгчдэг хүн дээ. Би ингэдэг бол шууд тэрийг хэлчихдэг. Нууц. Ер нь тэгэл чаддаг бол дэлгэцдэг юм байна дөө. Нууц гэдэг юм баг. хөгжим тоглож чаддаг уу да?
Чадахгүй шүү дээ. Би одоо яг энэ гитар сурах гэж бодсон. Би зааж өгөх ч байхгүй юм тэгээд чадсан. Уг нь бол маш их сонирхолтой хүүхд багт гитар байгаалсан зааж өгөх бас байхгүй л байсан. Таны талаар ярьж байсан хамгийн хачин зургал. Хачин цуурхлаа. Аа. Нөгөө Нөгөө дуучин авира бит хоёрыг чи ихнэр нөхөр гэдэг одоо ер нь одоо ч гэсэн ихнэр нөхөр гэдэг хүмүүс байд юм шиг байлээ шүү. Нөгөө авьяаслаг монголчууд дорс нөгөө алтан базар нөгөө чука шүүгч алтан базарыг бас авир мэдгээд дууч хүн байдаг шүү. Одоо Никтон Клафт дуулдаг сүүл дэлгэр мөрөнтэй дуулаад байдаг манай нэг найз байгаа. Тэр их хоёрыг одоо л таарахаар л чи авираг нөхөр шүлдэг. Авирагаас бас мегон бүчин чиний нөхөр үздэй гэж ярьдаг гэсэн. Тэр бол нэлээд том цурхал байсан. Би тэр үуч ганц бие байсан. Тэгээ ганц бие чинь бас тэгээд ганц хоёр өсгөө хүмүүстэй харилцсан шүү дээ, тий. Тэгэнгүүт тийм цуурхал гараалт нөгөө биш дуулга бичлэг гараал ирсэн чинь эхнэр хүүхдтэй үуч чи яасан сонин шалиг залуу гэдэг намайг бараг блоклжсэн ч хүн байгаа. Уг нь бол тийм байхгүй, тий. Таны дуртай супер баатар? Canon дээрхээс үү? Супермен, Бэтмен, Спайдермен. Нөгөө юу штэ. Даяна. Тийм, эмхтэй. Нөгөө Амазончуудын Даяна. Тэр хөрх штэ. Ямар хөгжмийн жимсийг тоглож сурахыг хүсдэг вэ? Гитар. Гитарыг л нэг балбаа сурчих юм бол тэгвэр одоо ч гэсэн орцсон суусан ч яахгүй шин. Энд та ер нь шивэстэй юу? Шивэс хэлхийг хүсдэг үү? Ер нь шивэс ер нь нэг дургуй мэн тий. Хэлэхгүй тий. Таны хамгийн ихээр гомдож байсан зүйл гэвэл сэтгэлд үлдсэн. Сэтгэлд үлдсэн гомдож исэн зүйл үү? Тэгээд олон байдаг юм дөө. Тэрийг нь одоо тэгээд тэр намайг ингэсэн, энэ намайг ингэсэн гэдээ одоо ингэ нэвтрүүлгээр ярьж ирсэн тийм юм. Намайг битгий гомдоогоор нэг гомдоо бол эргэждгийг шүү л гэж хэлье даа. Амьдралдаа гаргасан хамгийн оновчтой шийдвэр чинь ямар шийдвэр байсан бэ? Америк явах. Амьдралдаа гаргасан хамгийн том алдаа гэвэл Тэст хамгийн том гэдгийг л ерөөсө үзээгүй л юм да. Хамгийн айхтар байсан тохиол байгаа юу? Нөгөө Америкаас эрэхтэй аав ээж дээрээс хэлэлгүй. Ирсэн. Тэр бол худлаа ярихтаа орхол surprise гэсэн тэнд байгаа гэж хэлчихээ. Хэлэлгүй ирэх байсан байна, тий. Ээж аав бүр шокнд орж исэн. Багын нэр хоч гэвэл ямар хочтой байсан бэ? За, нэр бол ерөөсөө би чи их нэртэй. Анх намайг төрөхөд Бүү Баатар гэсэн нэр өгсөн юм билээ. Тэгээд аав өгсөн. Тэгээдсэн чинь өвчөө ороогоод нэлээд бас тиймэрхүү байгаад байсан чинь ээжийн аав Эрдэнэзуу хід рүү хийдийн хамтлам руу яваад нэр асуусан гэсэн. Нэр нүддээ дагш байна яах вэ гэд. Тэсэн чи аав нь хөвсгөл рүү нэг том бөөгөөс бас нэр асуусан гэсэн. Тэгээд тэгсэн чинь ээж аавынх нь Эрдэнэзуу хідийн хамтлам Мегом гэсэн нэр өггээд аавын аав хөвсгөлөөс Цэнд гэсэн нэр өггээд тэгсэн чи яг албан ёсны нэр нь Мегом болонгуудаа дууддаг нэр нь Цэнд болсон. Тэгээд анх одоо ингээд төрсний гэрчлэг ингээд бүртгэлийн газар оронгоч чи нэрээ сольж ирсэн юм биш үү? Бүү Баатар байсан байна. Мегом болсон байна гэдэг тэгдэг байсан. Тэгээд ерөнхийдөө ингээд Бүү Баатар чи Мегом Цэнд гэдэг хоёр том бурхан нөгөөх нь номын нэр болгоод ингээд гурван том нэрийг ингээд дааж авч явж байна. Хоч бол байгаагүй. Би ч өөр нэлээд хил амтаа хөвгт байсан болохоор баргийн намайг хочилж чаддаггүй байсан баг. Амжилт гэж өөрийнхөө бодлоор сансандаа хүрэх юм да. Өөрийнхөө сансандаа мөрөөдсөндөө хүрэх тэр бол амжилт. танихгүй эмэгтэй хүний хажууд сэрвэл Сэрвэлөө сэрж үзсэн л тэгэл танилцсан ш. Тэгээд нэрийг асууж чи хэм блэ гэдэг. Тавлент.
Үл үзэгдэгч болвол хэний гэрт очих байсан бэ? Үл үзэгдэгч бол чадмаар байгаа хүмүүсийн гэрт л очих байх та. Чадмаар тийм ингээ шогломоор найзуудынхаа гэрт ч юм уу тийм хүмүүсийн гэрт очих байх. Тэгээд намайг муулаад байдаг, доромжлоод байдаг хүмүүсийн гэрт очиод юу гэж ярьдаг бол гэж бодох. Гэхдээ сонирхох байх. Инээд би өдөрнөөс тэрнээ нөгөө сонзон санаад шинэ аваа гэдэг гэсэн юм над байха болцоо. Одоо намайг хүртэл тэгээдсэн шин манай нөгөө төлөөр сонгогдсон нэг найз. Гэхдээ чиний дээр доороо комментуудыг харахаас алах юм а. Би лав чам шиг гэх юм бол би л 2 3 хоног гэрээс гарахгүй бараг гэрт ууч хөвтөх баха. Юу тийм нэг аашаахаа байцчихс. Хин нэгэнд хэлхийг хүсч байгаа хэлж чадахгүй байгаа үг байдгүй тийм. Өнгөрсөн хүмүүс буураа авда ээжийнхээ авдаал одоо би яг өндөр нөхцөлөд ингээ явж байгаа шүү хөөн гэдэг хэлчмээр санагддаг да. Гэтэ харж байгаа байхаа л гэж боддөг гэж нэг бурхан байдаг гэдэгтэй адилхан. Хүүгээ харж байгаа байхаа л гэж бодчих. Таны хобби асууч шүү. тийм л үү яна очлаа. Тийм. Сакс таа. Та жолооч уу? Нэлээд сайн жолооч шүү. Тийм үү. Жолоочор ихэд хоолныхоо мөнгөийг нэлээд олж иж суудаа зөндөө ба. Мэргэжлийн жолооч. Жолооны шалгалтанд унжсэн үү? Хэдэн удаа унжсэн бэ? Монголд бол ерөөсөн унаагүй. Америкт очичоод дөрмөндөө анхныхтаа тэнцчихэнгүүтээ дромон дээр 2 унаад 3 дахь дээр нь тэнцчихсэн. Яа дром дээр унсан гэхээр нөгөө жолооны шалгалт авч байгаа багш нь нөгөө инг тэг гэж шууд ингээ яг Америкчуудтай харьцаж байгаа ингээ шууд хандаад би ч очиод ерөөсөө удаагүй байсан. Хэлж явах муу байсан. Тэгээ хэлсэн үгийг нь ойлгохгүй жоох ингэж жагаад 2 унж ийсэн. Тэрнээс унаад ахаар бол биш л дээ. Даман дромон дээр бол. Та хэр ааштай хүн бэ? Ааш гарах үед нэлээд гарна шүү. Тий. Хүн ууртай юу? Хүмүүсний хийх ёстой зүйлээ хийхгүй уур бол биш. Жог ааш гэдэг нөхөө яг шууд ингэ шууд загнахгүй ч гэсэн нөө мэдрэмжээрээ үйл хөдлөлөөрөө жоо харуулад идэв маягтай гэх юм уу да. Тий. Энэ 7 хоногийг өнгөөр зөвөрлөх ямар өнгө байх вэ? Бас ногоортлол байна да. Ногоо өнгө юм. Гэтэ өчигдөр нөгөө засаг даргын нөөц сангаас нөгөө яг тулгамдсан айлуудад нэг хүнс хөргөж өгсөө. Өчигдөр. Хорооныхоо гарсан. Ирэх жилд хамгийн их хүсэж хүлээж байгаа зүйл чи юу вэ? За корона гэдэг өвчин зүгээр болоод бүх юмны хэвийн амьдралдаа ороод тий. Тэгээс л гэж бодож байна. Наад захын хүсэл бол. Коронаг үед үнэхээр бид заргалтай байсан байна. Тий, үнэхээр өөрөөрөө байж чадсан юм байна. Өвчин зовлон гэдэг бол хэнийг ч тойрдгүй байна гэдгийг л харлаа. Хүн чанар хүний мэс гэж танихаар юу вэ? Хүн чанар хүний мэс үү? Сайхан сэтгэл юм уу да. Тий, одоо юу гэдэг нь анх ямар байсан, одоо анх ямар дайггүй залуу байсан тэргүүрэл байхыг л одоо нэг хүн чанартай, хүний мэстэй хүн болгоны адил тэгш ханддгийг хэлэх болов гэж бодож байна. Хамгийн их болцохыг хүсдэг эмэгтэй хүн. Болцохыг хүсдэг эмэгтэй хүн үү? Бам 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 бам. Гэхдээ яг би боддгүй юм байна яг энэ тал дээр бол. Энэ тал дээр жоохон нэг төмс гэж ярьдаг шиг юм болов. Тэгэл олон өсгөлчүүд гоё харагддаг, хөөрхөн харагддаг шүү дээ. Онцолж хэлэх юм бол алах өө. Хэлчих юм бол яг нөгөө хүндээ хүрэн тэгэл бүүн холболт, бүүн сошиал тэгэл яах. Эмэгтэй хүний таалагддаг зан чанар гэвэл түрүү хариулаагүй л үү? Үгүй л үү. Яг мэдрэмжтэй эмэгтэй хүн л таал. Ямар юм секси харагддаг вэ? 3 зүйл гэсэн. Тий. Эмэгтэй хүнээс бол би ерөөсөө тийм нэг
мэдрэмжтэй байх л шаардлага. Эмэгтэй хүн бол би ийм хүн гэд өөрийгөө ингээд шууд би ийм гэдэг тулгаад ах нэг сонир санагддаг шүү дээ. Эмэгтэй хүн бол тухайн нөхцөл байдал те өөрийгөө хин гэж харуулмаар байгаа тэрийг гоё харуулцдаг. Өөр газар очиод би энэ зүйлийг харуулах ёстой шүү гэдэг тэрийг хүмүүс мэдрүүлцдэг ингээд тийм мэдрэмжтэй хүн. Сэр шиг гэдэг байгаа шүү дээ. Энэ жилийн таны амжилт өөрийгөө дүгнвэл сая сонгуулаар л өөрийгөө нэлээд дүгнэлээ. Би ч бас өөрийгөө тийм нэг олондны анхаарал нэг өртдөг байрын хүн гэж нэг амар тийм дүйлэгдэг байсан чинь. Ерөнхийдөө л доромжлолоос нэг яг утга учиргүй нэг нөгөө эсрэг намын доромжлолоос харахад гэсэн бүгд намайг мэддэг байсан юм байна лээ. Тэгээд өөрийнхөө одоо нөгөө намайг сонгосон иргэд дэмжигчтэй харахад бол тэдний итгэлийг алдаж болохгүй юм байна лээ. Тэгэхээр энэ хоёр хүмүүсийг одоо доромжлуулах өнцгийн ч гэсэн гаргаад дэмжих өнцгийн ч гэсэн гаргаад амжилтаа явахад л болцохоор юм шиг санагдсан да. Кинон дээр гардаг шиг. Энэ жил бол амжилттай байгаа. Кинон дээр гардаг шиг санамсаргүй хүүсэн солигдвол хамгийн түрүүнд юу өгөх вэ? Хүүсэн солигдвол хэлсэн шүү дээ. Сэтэ нөгөө залуучуудыг ингэн тий. Хэдэн үзэж чинь энэ одоо яс уурах нэвтрүүлэг болохгүй тий. Одоо ингээд ер нь бол манай асуулт бол ингээд дуусч байна. Одоо 15 хүн бол үзэж байна. За тэгэхээр нэг шеэрлэх хэлсэн юм байна. Сая бараг 60 марга хүмүүс ер нь бол үзчихсэн. Тэгээ манай 50 асуулт маань дуусчихлаа. Тэгээд маш гоё яриа өрнүүлсэнд баярлалаа. Тэгээд баярлалаа. Сүүлийн хормыг танд үлдээе. Нийгэмдээ юу гэж уриалмаар байна? За энэ карантин үед бас зүгээр өнгөрүүлэлгүй нэвтрүүлгээ бэлдээд энэ нэвтрүүлгээ хүмүүст бас залуучуудад бас нэг өөр өнцгийг өөр илэрхийллийг гаргаж өгөх гэж байгаа танай нэвтрүүлэгт бас баярлалаа. Нэг гоё хөгжмөнтэй тэгсийг бас нэг ухааруул бас нэг гоё асуултууд асууж байна. Баярлалаа. Тэгээд залуустаа бол би дахиад зөвлөх юм уу ингээд уриалахад улс төрийн оролцоотой болооч. Өөрийнхөө шийдвэрийг өөр таалагдсан шийдвэрээ өөрөө гаргадаг болоосай гэж хүсье да. Хүний шийдвэрээр амьдрах ш өөрийнхөө шийдвэрээр амьдрахын тулд улс төрд орхоос өөр аргагүй шүү л гэж уриалмаар байна. Баярлалаа. Манай нэвтрүүлэгт өргөдөж орж ирсэнд маш их баярлалаа. Маш гоё яриа өрнө. Тааштай ажиллаа. Амжилт хүсье. За бэлэг явах уу? Тэд нар бэлэг өгөөд идэг үгүй л үү? За. Маскаас танд тэгээ. Олон ийм арга хэмжээ, үйл ажиллагаа нэвтрүүлэг. За манай дүүргийн зүгээс болох юм бол танаа сайт өдр хэлж байна. За баярлалаа. За. Та дөрүлээ таслаа.